15 дугаар хорооны 110 дугаар цэцэрлэгийн Сэрэн өрөө гэж нэрлэгддэг өвлийн улиралд ашиглагддаггүй байсан 2 ангийг гадна дотноос нь дулаалж их засвархийн тухайн цэцэрлэгийн хүчин чадлыг 30-аас 50 хүүхэд хүлээн авахар нэмэгдүүллээ. 1914-ийн 110 дугаар цэцэрлэгийн дээврийн өргөтгөлийн 2 дээврийг засч байгаа. Хуучин дээврээ хуулаад, хуучин бол хончлог дулаалга гэж юм байхгүй. Хуучин дээврээ хуулаад шинээр өнийн янзлаа өн дэвс тавиад банц шилээ өн дэвсээд, банц дэвсээд, ахаа шилээ өн дэвсээд, тэгээд үнсээр дүүргэлт хийгээд, дулаалга үнсээр дүүргэлт хийгээд тэгээд төмөрлөсөө. Гишүүний санаачлагаар одоо сэрүү өрөө одоо танхимын болгож өгсөнд нь одоо туйлын их баяртай байна. Урд нь манай сэрүү өрөө бол одоо сургалтын үйл ажиллагаа явуулж чадахгүй хүүтэн юм байдаг байсан. Тэгээ гишүүний санаачлагаар энэ өрөөг одоо анги болгоснороо манай сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан хүүхдүүд маань ингээд хамруулж өгсөнд ингээд баярлалаа. За манай сонгон хайрхан дүүргийн 15 дугаар хорооны 110 дугаар цэцэрлэг дээр бид нар өнөөдөр Сэрүүн 2 ангийг тогтчуулж энэ чи одоо 50 хүүхэд шинээр одоо цэцэрлэгт илсэн орох юм боломж нөхцөлийг бүрдүүллээ. Тэгэхээр энэ дээрээс харахад бол ондоогоос 30 жилийн өмнө Зөвлөлт холбоот улсын тусламжаар манай улсад 1 маягийн зургаар баригдсан нэлээд 280 хүүхдийн цэцэрлэг 600 хүүхдийн сургуулиуд их баригдчихсэн. Тэгэхээр энэ зураг төслийн дагуу баригдсан сургууль цэцэрлэгүүд маань ийм хүүхэд сэрүүцэх одоо тоглох ийм өрөөнүүд нь бол ашиглагдахгүй байдгийн байна. Тэгээ энэ сэрүүцэх тоглох өрөөнүүдийг ашиглаж цэцэрлэгийн 2-3 анги гарах боломжтой юм байна. Энэ бол бүх цэцэрлэг нэг ийм зургаар баригдсан бүх цэцэрлэгүүдээр ийм ангиуд байна. Тэгээ эдгээр ангиудыг одоо тодорхой хэмжээгээр тогтчуулаад дээврийн засаад, шалын засаад, сэргээн засварлаад ариун цэврийн өрөөнүүд одоо нэмж байгуулж өгөх юм бол энд маань ер нь 50-70 хүүхэд хүлээж авах юм боломжууд бүх цэцэрлэг сургуулиуд дээр гарах юм байна гэж үзэж байна. Энийг одоо бас эцэг эхчүүд, цэцэрлэгүүд маань цаашдаа авч хэрэгжүүлэх ёстой юм туршлага байна гэж бодож байна. Нодлоо одоо би хүүхдэд цэцэрлэгт өгөх гээд чадаагүй анги танхим хүрэлцэн юм та. Тэгээ энэ жил хүүхдээ оруулсан. Шинээр 2 анги бий. Шинээр анги тий. Тэгээ би энэ мэдээг сонсоод ерөөсөө багшаас нулимс туссан шүү дээ. Тий. Би 4 хүүхэдтэй ингээ 2 баг маань цэцэрлэгт хамрагдах боломж байхгүй, цэцэрлэгийн оронтой гүйцсэн анги дүүргэлт 100 болчихсон одоо манай хүүхдэж авах боломж байхгүй байна. Ингээд яалтчгүй ажил төрлөө хийхэд бол хүүхдүүдээ хүнээр одоо гэртээ харуулдаг байсан. Эрхэм гишүүн гарамжуугаа төгчүүлж өгсөн энэ 2 сургалтын анги танхим нэгдснээр манай хүүхд нэмэлт хэсгээр орсон байгаа. Үнэхээр их баяртай.